Энэ бол 9500 төгрөгийн цөвөн, харин энэ бол 40000 төгрөгийн цөвөн. Одоо хэдүүлээ хоёулангийн идэж үзцгээе. 9500-ийн цөвнөөс эхлэе. Дагалдаж ийм салбитэг ирж байна. Тэгээд ийм сэрээ. Тэгээд одоо хэдүүлээ. За баг зэргийн тостой. Гэхдээ бас юм байна. За яг хэдүүлээ ингээд сэрээдэж үзцгээе. Байцаатай юм байна. Гэхдээ надад бол хамаагүй байцаатай байцааг нь хамаахгүй. Тос сэрээ хэдөө даван галсан. Хэрвээ 10-аас оноо гэх юм бол 7.5. За одоо харин 40000 төгрөгийн цөвөн. Энэ дотроос салбитэг мэлбитэгтэй. Миний цөвн яг юу тохиолсныг мэдэхгүй л дээ. За сав нь бол нэлээд амьдрал үтсэн ялч харагдаж байна. Ингээд бүр шалчиж ихсэн ингээд за зэнийгээд сэрээдээ идэлээ. Тос нь бол ер нь тохиромжтой санагдлаа. Их биш, бага биш. Ер нь бол яг тааруулсан тостой. Тэгтээ хөрөл айгүй их махны арай бага санагдаж байна. Гол асуудал нь эцрэх байцаа юм уу, эцрэх луумтай юм шиг байна. Тэгээд яг идэнгүүт хөрөл юм уу мах хамтдахгүй зүгээр ингээд байцаал зажиглагтаад байна. За ямар ч байсан нэг иймэрхүү цөвөн байна. Хэрвээ 10-аас оноо гэх юм бол 6 оноо. 5 ч юм уу. Мэдгүй.